25 дугаар суугдлаас танаа нэвтрүүлэг хэлж гин. Одоо бүгдээрээ нэгэн өнөр өтгөн айлынд хонолох байх гэж итгэж гин. Хүн хүнээрээ дутдгийн хамгийн том илэрхийлэл, хүний зүрх сэтгэл ямар агуу, ямар их хайраар дүүрэн байдгийн илэрхийлэл бол энэ айл байгаа юм. Хонолох авахаа бүгдээрээ ороод хаалганд өгшье. Саранбаатар сайн байна. Саранбаатар түнтэй болцгоосон. За. Сайн байна. Би 25 тус цуглаж явж байгаа юм аа. Тэг хонох газар байдаг. Тэгээд танахыг зорж ирсэн. Дэндүү өнөр өтгөн айл болохоор олон гишүүдтэй болохоор бараг хамгийн олон бас гишүүдтэй гэр бүл юм шүү танах чинь. Тэгээ танаа дараа тончиж болох уу? Мишогтойгоо яваа. Төг болохгүй. Нэг гишүүн олон гишүүдтэй юм чи нэг гишүүн илүүдгүй байлгүй. Гайгүй юу? За оръё. Хаалганы наан цанаас. Сайн байна уу? Намайг Алсан дөрөв гэдэг. Саранбаатар. За би тийм мишогтойгоо яваа. Танах өнөр өтгөн гэсэн гэр бүлийн гишүүдэнтэй хидлээ юм. Одоо 22 байгаа. 22 байгаа. Ажилчтай нийлээд нэг 28 хүнтэй л байна да. 28 би 29 болох нь байна да өнөөдөр. За. Тэгвэл орчих уу? Тэгээ. За. Шоколад тавьчих. За тайлчих. Сонио усууд үзэж. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. За. Саранбаатар энэ чинь тэгээд одоо асрамжийн газар гэх үү? Юу гэж нэрлэх вэ одоо энэ? Асрамжийн газар. Тэ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар. Ховын хвшлэн төрийн бус байгуулах гэж явдаг. Одоо улстай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар 2 байдаг. Энэ 2 байгууллага бол Бат хэрэлт ирээд өгч тэрний тэргүүн Роза гэж ихч байсан. Юу байгаа. Тэр ихч маань 50 хэдэн хүнтэй байж байгаад манайх одоо шинээр үүсгэн байгуулад энэ улсуудаа бас жоохон ч гэсэн бас ачааг нь хөнгөлөөд улсынхаа бас мэдхгүй одоо энэ ажил руу нэг мэтгэлээ ороод ирсэн шүү дээ. Тэгэл одоогоор 23 хүн байсан. Нэг хүнийгээ бол Завхан аймагт арга гэртэн сая хүлээлгэж ирээд нэг 3-4 хоног байж байна. Тэгээ арга гэр нь одоо өөртөө бид нэр ямарсан асраа авьяа гэдэг. Энэ ч юм бол улсынхоос ховын хвшлих. Тэр одоо юу гэдэг энэ одоо 22 хүн байна гэхэлэр энэ 22 хүний чинь төлбөр мөнгө одоо мэдээ зардал гарна шүү дээ. Ийм тарианы мөнгнөөс хавуулаад гарах хоолойдны мөнгө. Тэр хоолойдны мөнгөийг яадаг одоо чинь та нар ингээл өөрсдөө сэтгэлийн дуудлагаар ингээл ингээ хийгээд өгөөд идэг юм уу? Эсвэл яадаг юм? За яг ч одоо сэтгэлийн дуудлага гэхэд улсаас бол одоо ховын хвшлийнхаа юг дэмжиж одоо биднэрт бол энэ улсуудынхаа хоол бага хэмжээний эм тэрэ. Гэхдээ яг хангалттай бол эм тэрэ бол хүрхгүй шүү дээ. Чин дандаа хөгжлийн бэрхшээлтэй одоо хэвтрийн өвчтөн улсууд байдаг болохоор бас нэг шалахгүй мөнгө явандаа явах те бас нэг сайхан болох бол ховын хвшлийн одоо улсын асрамж маань бас дэмнээд бас нэг сайхан болчих болов гэж бодоод нэгэсэндээ жишээ нь 2003 он гэж байдаг бахта норматив одоо нэг хүнд ноогдох зардлынхын өмнөх хөлс нь бол одоо 10 жилийн өмнөх юмараа явж байгаа. Газар эдгээр үеийн зөв шууд нэг хүнд жилд юм уу сард оногддог юм уу? За хоногийн ер нь 5000 гэж байна. Тий. Манай гэр бүлийн хүн те. За таны алдар юм бэ? Намайг болроо гэдэг. Тий. За. Та эмч мэрэгчлээ юм уу? Би түрүү орж энийг харсан чинь. Тийм, би одоо энэ асрамжийн төвийн эмчээр ажилладаг. Тий. Манайхын их сургууль төгсөөд 17 жил болчихно. Тэг хүмүүс ч одоо ингээд за. Цай өгөх гээд. За. За баярлалаа. Ингээ зогсоод хэлсэн. Яриа маань өөр тийш. Тэгээд хүмүүс чинь бизнесийн мөнгө олно гэж боддог байхад
Тийм үү? Одоо юу гэдэг юм. Тэгдэг байхад юу бүр мөнгө болох байтугай ингээд төмөө олны төлөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ингээд тэмүүлээд зориод ажиллаж байгаа. Гэтэ энэ чинь бас нэг хүчтэй учир шалтгаан хэрэгтэй шүү дээ. Тийм юм болоод юм уу бидний тийм тохиолдоод тийм юмнаас ойлгоод ер нь бас ингээд бусдаа бас тусдаа тэмтэй амьдрий гэсэн тийм одоо шалтгаан нь юу байсан бэ ер нь? Анх манай нөхөр 2015 онд ийм нэг гэртээ байдаг тийм хэвтрийн юм хүмүүс байдаг штэ. Тэгээ н ар гэрийнхэн нэг бас ингэ ажилтай. Тэгээ тэрийг нөө байн хараад ич чаддаггүй ийм хүмүүсийг асардаг асаргааны төв. Энэ нь бол Норсон хон байгуулъя гэд. Тэгээ байгуулжсэн. Гэтэ тэр үед би нийслэлийн яалтад хөндлөсөн брендүүд ажиллаж ирсэн. Ийм шийдэг байсан. Тэгээ нөхөр маань өөрөө санаачлаад нэг тийм асаргааны төв байгуулъя. Энэ бол Норсон хон байгуулъя гэж анх санаачлаад. Тэгээ бүр анхын санаа нь яаж төрсөн гэхээр манай аав их олон жил хэвтэрт байсан байхгүй. Их олон жил. Тэгээ ингэж хэвтэрт авахсанд манай нөхөр асардаг байсан юм аа авыг. Тийм нөхөр маань асардаг гэсэн. Тэгээд аав маань өвд болоод ийм хэвтрийн хүмүүсийг асардаг асаргааны төв Монгол хэрэгтэй байна тий. Удаа хугацаатаагаар хэвтүүлдэг имлэг болдохгүй юм. Удаа хугацаатаагаар ингээд авчдаг тийм совлил болдохгүй юм. Ийм хүмүүсийг асардаг асаргааны төв нэгээд. Энэ нь бол бизнесийн санаа байсан юм шиг. Уг нь бол аах бол бит хоёрын амьдралын тийм. Аах бол тэгж ихсэн юм аа. Тэгээ Маршал таавнд хоёулаа нэг байр түрээслээд би ч гэдэг 103-т ажиллаа хийжсэн. Тэгээ тэнд нэг юм 10 зар тавиад зараар бас хүмүүс ирээд ингээд нэг 10 хэвтрийн хөгшин аваад асар соёлогч нар аваад эмчнэр аваад ингээд асаргааны төв анх нийлсэн юм байна. Ингээ байж итэл энэ тэндээс ингээд хүмүүс уцтаад хамгийн анх чинь сонгон хайрхан дүүргийн 11 дэх хорооноос ирсэн тийм нэг 11 дэх хорооны нийгмийн ажилд уцтаад манад нэг юм хөгшин байна. Хүүхдүүд нь аавыгаа зодоод болдгоо. Тарин тийм ингээд зодоод ирсэн ингээд болдгоо. Тэгээ одоо бид нар ингээд аваад хороон дээр авчирсан байна. Хорооныхоо хажууд. Тэгээ одоо ингээд олон хоног энэ албан байгууллага дотор байлгаад иж болдгоо. Та наахны хэд хоног аваад өгч гэт. Ингээд нөгөө хүний хоёул аваад ирлээ. Тийм хоёр нүдгүй хөшин байсан. За ингээд нэг 10 хүний маань нэг нь төлбөргүй хүн болчлоо. Ингээд болчлоо. За яадгийн 10 хүн хоол идчих жахад ялгаа юу гэдгийг 9-ийн зардлаар нэг нь хоололчих гээл. Эхлээл тэгсэн. Тэгэл дараа нь ялгаа юу гэдгийг 8 хүний хоолны мөнгөөр 2 болгочих гээл. Ингээ 2 болсон. Ингээ явсараад нөгөө хүмүүний маань тал нь ар гэргүй асар твж хөнгөө. Ийм хүмүүс болж хувирлаа. Тэгээд энэ үед л ер нь бол ийм бас ийм хүмүүст туслах хэрэгтэй юм байна да. Яагаад гэвэл яг ар гэртээ хэвтрийн хүмүүсийг авч хасарж байгаа ажил маань бол бизнесийн санаа байсан ч сүүлдээ л нөгөөх маань ингээл ерөөсөө ар гэргүй хөгжлийн бэрхшээлтэй хэвтрийн хүмүүсийг авч хасрах юм ингээл урсаад орцсон юм таар. Тийм. Одоо ч юм л одоо цэвэр сэтгэлийн одоо ямар ч одоо ашиг орлого гэхээс илүүгээр яг нэг хүн болж төрснийх нэгэндээ нэг тусдим болж явсан да гэдэг тийм сэтгэлийн их баталтай байх нь тийм ээ. Ингээд юм байна хөө. Нөгөө хүний мен 5 боллоо 6 боллоо 7 боллоо. Тэрний дараа нөгөө хүмүүсээ буцаах тухай бодох биш. Одоо эднэрийгээ яаж ерөөсөл тийжэх вэ гэж бодоод эхэллээ. Тэгээ нөгөө зөөл улсууч нөгөө хайрлаад явжсэн. Ахаар нэмэгдээд улам хайрлж явсаар одоо бол гарах гарцгүй болсон. Одоо л ямар ч аа. Одоо бол 23 болцсон. Одоо эндээс бол ерөөсөө ямар ч гарах боломжгүй. Харин ахиж одоо битэр одоо юусэн ингээл битэрийн давуу тал гэр бүлэрээ хоёулаа яг нэг чиг рүү хандсан. Хоёулаа ингээ сайхан ярьж сууж байгаа л за одоо хаширахгүй шүү. За ингээ одоо ямарс олон хүн авъя. Одоо шинэ өнөөдөр ихэд хүртэл одоо Чингэлтэй дүүргийн халамжийн хөдөлмөр халамжаас уусгууд нэг имийг аваад ороод ирлээ. Хүнд хүн байсан л да. Тэгээ бацхан байхгүй ингээд би яг энэ суулгачаад өнөөдөрхөн би яг та нарын өмнөхөн яаж сууж байгаа охин энэ дуулаа сууж байгаа. Би улс болохоор энэ жил санхүүжилт махуучлалт нэмэх ямар ч олцоогүй. Тэгээ би угаасаа нэг 20 хүндээ юу байгаад 20 хүндээ тааруулаад угаасаа санхүүжилт авч байгаа шүү дээ. Тэгээ би нэг хүн нэмж авахгүй гэд хоёулаа тохирцсон байсан баг. Одоо хоёулаа авахгүй шүү гэл. Тэгээ л өнөөдөр орж байгаа сургуулиуд нь За би ахын чамд туслая. За ихчээ би танд туслая. Та нэгтгэд хүрээд ир. Би нэгтгэд хүрээд ирэх юм бол би тантай гэхдээ би таныг шууд аавна гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл ээж чи хүн юм байна. Ээж чи би нэг харъя.
Хараад боломжийн байвал ахын доо захирны хөрөмж одоо улсаас шаардлагатай бичиг данаа хэрэг нь юу вэ? Манайх руу шилжүүлээд нэгсэндээ битэрийн нэр дээр ороод ирдэг байхгүй. Битэр тэр асар хамгаалагч нь болчихж байгаа шүү дээ. Нэгсэндээ одоо аав ээж нь шахуун болчихшоо. За битэр тэгэх юм бол шилжүүлээ. Хүнд байх юм бол ах нь буцаая гэл тэгж хэлээл гарна та. За. За гэртээ танилцъя. Гэрээ танилцуулаач. Энэ хэзээ зураг вэ? За нах 2013 онд хүү маань 3 нас өрлөө. Тэгээ 3 нас үрчээд бид нэг гэр бүлийн зураг авахуулъя гэдээ авахулсан. Тэгээ гэртээ нөгөө шинэ зураг авахулчаад энийг ажлын Одоо энэ одоо юу гэдэг энэ асрамжийн газар гэдэг маань бол одоо энэ байр бол төрөөс их үү? Түрээс их. Төрөөс төлнө. Сардаа нэг сайн 800 мянган төгрөг нэ. Түрээстэй. Сонир ойлгомжгүй байгаа юм. Тэгээ ер нь тэгээд зүгээр ингээ хоолоонд тэр хүрэлцэхгүй байгаа тэр зардал марлыг тэгээд яаж болох юм бэ та хоёр маань тэгээд одоо ер нь хаанаас илүү ингэж мөнгө төгрөг орж ээж чинь хүн чинь бас та хоёрыг хичнээн сайн сэтгэлдээгээд хүмүүс бус хүмүүсээс танд ингээ та хоёрт нь үнгүй юм өгöd байхгүй шүү дээ. Ер нь хүн ойлгохгүй л да. Мэдхгүй одоо ингээл хоёулаа өглөө усал за яах вэ одоо яана одоо төрөөс мөнгө болж байгаа. За одоо хэд хоногийн дараа нөгөө 3 асрагч та цалин тавих болчлоо. За одоо цалингаа болгоё доо. За одоо хоол ундаа нэг болгоё доо. Тэгээ ингээ за тэндээс нэг ахиухан одоо энэ тэндээс ерөөсө бөөний юм л авах чухал юм байл шүү дээ. Ерөөсө ингээ бөөнөр нь хямдхан. Тэгэл одоо ингээл ахуу хэрэглээгч ингээд бөөнд ингээд аваад. Тэгэл энэ тэндээс ер нь гойлго гойдаг болсон. Цэвэрхээ одоо би ч өөрөө Сэлэн аймгийн Шамарсан байх. Манай Үтүм ах маань их зааж өгчээсэн. Хүнээс их гоё өөр дөрөө тулаагүй юм хүний төлөө юм гооход их ичхгүй их сайхан гойд юм байлээ гэдэг. Одоо манай үе ягцсан болохоор ч одоо нэг поксих хөтлөө ерөөсөө ийш тийшээ дандаа гойлго гойж явдаг. Тэгээд стад нэр хүний төлөө болохоор хүн яаж хамаагүй гойд юм бэлээ. Одоо нэг найз нөхөд бол тийх хүн Сарамбаатра найзаа чи юу хийгээ явна ууг нь гихүү гинж та одоо найзууд ч юм бол яг одоо тэгэл одоо жишээ нь ингээл нэг газар очиж явахаас чинь аль болох буулгах гэдэг урд нь юусэн анзаардаг. Тэгэл анзаардаггүй. За нэг 5 шууд агуулыг ихч яхаа нэг манай хасамжийн газар байгаа нэг жоохон буулгаад ингээд тэгэл хүн манай монголчуудын сэтгэл гэдэг чинь мундаг штэ. Аль болох өмнөхөө үйлдвэрхөө өнөр за тэгээ мэдээж тэр хүн чинь их зарж байгаагаас надад нэг 5% хурлыг яг үйлдвэрийнх нь өнөр өгч. Тэр нь сайхан мэдэх. Тийм ээ. Энэ өөртөө олон түнийхээ байна тэгээд. За энэ гэрчлэгээ байна. Ихэмч Ядамжаа хогтой болроод эрүүл мэндийн сайдын 12-ны 4-р сарын 10-ны өдрийн 109 тоо тушаалаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2017 оны 4 сарын 10-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаанд олгох гэж. 5 жилээр сумгаа явуулах. 5 жилээр гэсэн үг. Эмчнэр угаасаа тий. За. За цаашаа явъя. Чи хөшчүүдийн зургийг хаа. Манай асрамжийн зураг дээр авсан байна. Одоо энд одоо байгаа хүмүүс маань тий. Зөвхөн босдгууд нь. За. Тий. Тэгээ одоо шин бурхан шүтэнтэй ингээд юу яаж яадаг өөрөө юм өгөөцгөөс бурхан шүтдэг хүн чинь энэ тэндээс ингээд нэг бас нөгөө шашны чиглэлээр орж ирэхээр бас тэр нь бас нэг хэцүү юм л. Тийм хүлээж авч чаддгүй, тусламж авч чаддгүй. Тэгээ нэг бурхнаа хуураад за байж би нэг Иесус төр ингэж гэж үнэхээр боломжгүй юм бэлээ. Олонж байгууллагатай би хамтарч байх гэж үнэхээр чадахгүй юм лээ. Тэгэл ямарсан тэгэл бор зүрхээрээ. За цаашаа явъя. За би тийхээ сайн байцгаана уу? Сайн байна. Сайн явж гин. За, үлжээ тухтай байна уу? Энд сууж болох уу? Болно. За. За, би тийхээ данг сайхан байна уу? Би тийхээ сайн. За, шүдээ. Хэр удаж чинь энд ирээ та? Бирээ 4 сар болж байна. 4 сар болж байна. Тий. За. Нутаг хаана вэ та? Би бол гарал донд байгаа.
Гарал дундгавынх. Тэгээ Орсон сууж байгааг төвийн мөгийн баян зүгт. Оо за. Энд ингээ олуулаа. Тэгээ бол танкал байж Байж за. За. бол эмэгтэйчүүд маань байдгийн. Тэг. Марцгааж ах шиг байна тий. За. Их хүнд улсууд бас байдаг. Бас доорч гисэн яг юм хвтрийн. За 4 хүн байна. 4 хүн байна. Тийм. Тэгээ улсуудаа ямарсан тэгэл ойрд нөгөө 2 хүүхдээ хөдөө явуулсан. Одоо нөгөө Таны гэр өөрсдөө хаана гэдэг эндээ цуг байцгаад юм уу? гүг гэрч тусдалдаг. Ихэнх юм цагаа 7 хоногийн бараг 5 өдрийг эндээ амжинжэл байж тийм да. Одоо тэгээ хуучны одоо юу гэдэг нь төрөж ярьжсэн тэр маршал таванд анх гэдэг бизнесийн санаагаар энэ асрамжийн хөгжүүлгийг асрах энэ зүйл тэр үйл ажиллагаанаас давхар явж байгаа юу? Явж байгаа. Аа за. Тэнд бол одоо бүхэлд нэг сайнчтэй мэргэжлийн одоо юунаас хавдар судлалаас одоо тэр чинь нэг хортоо нөхцөл гэдгээр ишт залуудаа нэг тэтгэртэй ярддаг. Тэр улсуудаас аваад тэр чинь нэг хавдар судлал чинь бас нэг хүнд улсуудтай ажилтдаг болохоор сайн гарцсан улсууд байдаг. Тийм улсууд ажиллаж идэг. Тэр одоо тэр юмдээс авсан орлого морлогоосаа л ингээл ийшээгээ дуусгаад ерөөсөө энэ улсуудыг ерөөсөө одоо ганц одоо тэрнээс одоо би ч одоо 2 хүүхдээ яа гэж байгаа юм чинь одоо юу ингээд чийсгүүл их том юм олцоод ингээд яваад байна уу одоо бараг бурхан мончтой олцсон уу яатсан ингээд зарим нэг нь болохоор миний шин зүгээр үл гэх юм чинь миний өөрийн ээж аав ах トゥ мөр хүртэл зарим ер нь ойлгодог баг миний хүч одоо юу хийгээ яваад байгаа юм бол да гэх хамаатан сатна тий асрахгүй ээжээж бараг тий тэгж гар сунгахгүй ээжээж юу хаамаагүй танихгүй хүмүүс тий одоо өвөн одоо бурхан болоод сар гарan болчихно л да өвөдөл цаг гаргаж чадаагүй шүү дээ би чи өвөн нь хэвтэрт ороод байжсан за нэг 2-3 хоногт орчоол за энэний цоолч тэгтээ нэг биш муухай юмчээс дээр болчиход байгаа шүү дээ хүү ороод та за ингэж цоолж болохгүй ш ингэчээрээ тэгчээрээ за хичээл тэгэл гараа авчдаг сая фэйсбુક ухаа байж өөхөө зургийг хараад хүн яг тухайн үедээ тоод хүн байна зөвхөн өвөөгөө өнгөрснийг ч мэдээгүй юу мэдсэн л дээ нөгөө итгэж өгөхгүй байж байгаа сая ингэ байж байгаа ой сар гараа уулзаагүй готоо санаад тэр нэг жоохон уйлсгүй байна дээ Хэм сайн хүмүүс тийм аа. За хүмүүс маань амрах хаа бас. Өнөөдөр бас манайх юу яадаг өдрөө. 5 дугаар болгон бас нэг хөөхөн энэ хэдийхээ бас нэг жижигхэн өрөөнд жишгсэн хөөхөн нэг дуулууж молуулаад энэ усч яг өндөр өвлийн хугацаанд хөдөлгөөн байхгүй болчдөг. Тэгж байгаа баг. Тэр нэг хоолоо идэл өдрийн 4 нэгсэнд өглөө 8 цагаас цайгаа уугаад 11 цагт ахиж нэг каш юм уугаад 1 цагт хоолоо идэ 4 цагт дахиж нэг аарц уугаал орой 6 цагт хоолоо идчихдэг байхгүй. Тэгээд нөгөө нэг адин чи ерөөсө хөдөлгөөн байхгүй. Тэгээд гуйн та нар хөдөлгөөч адгаж энэ шатны гүүгөөч. Би одоо нэг гүйлтийн зам авцсан байсан. Яалч нэг юуг болоод тавих ямарч зайгүй болоод анх нэг баяр шөнө хөтөл дээр нэг том объект төрөөсөж авсан. Их сайхан байл та. Тэгээд их том байсан. Хамаагүй том. Өрөөндөө их сайхан олуулаа, заал маалтаа, чирэгжүүлэх кабинет нээсэн. Ингээ сайхан байж л 3 жилийн гэрээтэй оруулсан байхгүй юу? Тэгсэн яг 10 сар гаргаажсэн чинь юус ийм муу улсуудыг байлгах чадахгүй. Наа чи одоо бид наа чи сүулт амьдрын бараг ийм муу нэрхтэй ийм улсуудыг байлгах чадахгүй гэнэ. Хүн чинь тэгээд нөгөө энэ улсуудаа өмөрөөл хамгаалал нүүхөө тэр чинь хүний юм чинь тэгээд нүүхээс өөр арга байхгүй юм чи. Тэгэл гууж үзлээ. Адгаж энэ өвөл байлгаад өгөөч гэсэн үггүй гэсэн тэгэл энэ улсуудаа бол яг 10 сар хүүтрэх гээд байдаг. Тэгээ ижил энэ байрны эзэнд өмнө хэлсэн тэгээд улсуудаач авч үзүүлсэн. Яг нүүхээ хуурдууд дандаа ийм улсууд байгаамаа. Миний түнэр хамаахгүй яваад очих гэдэг. Тэгээ нэг сайхан сэтгэлтэй ах чир гарч ирээд энд ямарсан. Ахтай төмөө болно саарна ах юм гэдэг сайхнаас байх юм да. Тийм шүү дээ. Тий.
Өнөөдөр дууж бүжиглсэн үү те хүмүүс маань? Болоогүй одоо эдгээр чинь унтуулахгүй оройхон унтуулахгүй бол эдгээр чинь одоо ингээд унтчихдаг байхгүй. Тэгэл ерөөсөө ингээд жоохон хөдлөж тэгэхгүй л хэдүүлээ яг нэг хоол цайчид манай улсуудаас дуулах юм харахгүй юу? Тгий. За. Нэг баасан гариг болгоно нэг жоохон. Баасан гаригийн парти хийхтэй те. Дараагийн дугаарт танаад ерөөсөө танаад галтгоо. Өдөр тэгвэл 4 удаа хоол иддэг юм те хүмүүс сайн байна уу? 4 удаа хоол иддэг юм те? Юу яа? 5 удаа. Цайтаа. Цайтаа. Өглөөний 9 цай. Тэгээ 11 цаг каш нөгөөд. Өдөр 1 цаг үед хоол өгөөд. Тэгээд 4 цаг үед нэг арц юм уу бас каш чаж өгөөд. Тэгээ орой 6 цагт хоол өгөл явдаг. Ингээл бөөндчихсэн. Тэрээс ингээл бөөндчихсэн. Тэгээ одоо бидэрт бас үнэхээр одоо бас нэг юу болчих байлгүй те одоо би бол одоо Tesco компани одоо аг гэдэг нэг салбар байдаг. Тэднийх нь үнэхээр баярлдаг шүү дээ. Одоо манай байгууллагт хямдхан гомон одоо энэ лавшаа гомонгуудаа хямдхан нийлүүлж өгдөг. Баярлаа тий. Тийм. Баярлаа. Хэрчигдсэн гомонгууд байдаг шүү. Тий. Тэрийг ингээ 50 шууданд савлаад Бүр зориулаад. тэгээ 12,500 өгдөг байхгүй. 50 л юм юм том суу. Тэгээ тэр чинь манай зөндөө бодно. Тэгээ нэг Tesco-ийн бүгдээрээ мэдгүүлсэн тэрийг гаргадаггүй манайхыг л зөвхөн зориулаад битээр очиод нэг өөр юм авч байгаа юм шиг 12,500 цаасаа наад тушаачаад тэгэл очиж авчдаг байхгүй. Тэгэхээр зүгээр тэр нь Тэгээ одоо юу гэдэг ингээд сайхан төмөн олон туслаад ингээ байж хахад сэтгэлийн тэр нэг одоо нэг одоо буян тий. Би зүгээр боддсон юм л да хөдөө хээр очиод соврог босох нь хувийн л асуудал байна. Сүг шиг л асуудал мөн. Гэхдээ тэр чинь бас хөөрхөн их мөнгө төгрөг зардал гардаг юм шиг байлаа шүү дээ бас. Төвний оронд бид нэр тий хажуудаар байгаа энэ хүмүүстэй илүү туслуул илүү сайхан буян юм болов уу гэж би боддtii. Тэрийг л харж авчихсан шүү дээ. Энэ сайхан сэтгэлийн буян яг хаа хариу гордоогүй л дээ. Гэхдээ сэтгэл буян буцаад ирээд ирэх бах та. Бид нэр нь би 2 сахан үртэй нэг маань одоо 9 настай, нэг маань 6 настай. 2 сахан үрээ боддгийг. Одоо шин зэрэгцэл энд байх хугацаанд зүгээр битэртэй нийлээ нэнүүгээс нь зүгээр очих нь аливаа цаа гэдэг аливаа юмээ тэгээ гэл ингээд гүйчдэг. Их зөөлөн болдго юм байна хөөхд. Ер нь зөв явуулдаг юм байна. Одоо нэг улсууд гэдэг штэ хүүхдүүд ингээд амтнд хичээвэл их зөв болдог гэдэг шиг. Зүгээр өвөө эмээстэй харьцаа авахаараа их зөөлөн болдог. Очоод заримдаа толгойг нийлээ гэж хаас чинь тэгээд хөөхөн мэдэн штэ. Хамаа бол одоо кино мана үзээ жоох юу юм үзүүлэг өөлчнө. Юу. Битэр бол хоёулаа кино үз солонгос кино заримдаа нэг энэ дээр хоёулаа хоног кино мана үзсэн тэгээд багаар хоёулаа сайхан хоёулаа уйлна. Одоо дөрвөлөө уйлна. Хоёр хүүхдээ нийлж аваад уу? Манай хоёрстай амар уйлна. Бас уу? Солонгос кино үзэл ямарсандаа за энэ одоо буруу ахта солонгос кино үзэж хүүхдүүдэд уйлуулад тэгэл тэгдэж хоёулаа уйлна манай хоёроос. Энэ эдигээ өрөвдөж уйлна манай хоёр ч. Тийм зарим нь бас ингээд нэг дагуулад ирдэг юм бит хоёр. Шүн нь одоо их татаад л зарим нь шүндээ 4 5 ав татаад тэгэл түргээ ирээд нэг тариа хийж явчлаа. Явцсан чинь нараас нь татаад ингээл манай дууддаг байхгүй. Тэгэд хоёулаа шүн дахиад нөгөө хоёроо бариад хүрээд ирдэг. Өө тэгэхээр нөгөө шүнжэнгөө пижигнэл хонж байгаа юм чинь. Тэгээд манай хоёр уйлна. Бүр тийм болчтой яг адилхан. Амар юм дээ. Ямар л хийж байгаа юм болоо гэж. Энэ нийтийн хоол юм оройц хоолноос оройц. Манай хоолноос оройцсон. Би та хэд зориулаад хийж гин. Манайх энэ хэдтэй бид хэд чинь өвлийнхөө чиг одоо бараг цэгцлээ дээ. Бид хэд чийлээ 2 үхэр 1 адуу 3 хонь аваад бараг дууслаа одоо. Идшмэн дууслаа. Харин дуусгах чагаас сүүлийг нь амсуулах гэдэг. За би бараг юм идэхгүй байсан ч болно шүү. Яасан байцгаана уу? Тавлаг сайхан байна. Би тинхээ данг байна уу? Өндөр байна. За би тинхээ сайн уу? Сайн. За ах аль нутгийн хүн бэ? Энэ Улаанбаатар уу? Улаанбаатар. Тий. За энд одоо ирээд хэр удаж чинь? Удаагүй. Удаагүй юу? Удаагүй. Аа. За арга хэрэг нь хаагур байна одоо. Одоо мэдэхгүй. Яагаад мэдэхгүй байна вэ? Энэ зүйл чихтэй аль гэрээ мэдэхгүй. Тийм үү? Тий. За.
Ахны тэр удаж чинь. Мэдээ болж гинэ. Нилээн болж гинэ. За. Зүгээр. Би тэгэхээр гайгүй байна уу ахын? Гайгүй. За. Арга ирэх нь эргэж ирэх юм уу энд? Мэдхгүй. Мэдхгүй байна уу? Ирэхгүй л шүү дээ. Ирэхгүй л байна. Уг нь энд байгааг нь мэдж байгаа юу таныг? Мэдж байгаа байлгүй. Мэдж байгаа байлгүй. хамгийн баг. Хамгийн баг гэх нь юу гэсэн үг? Тоглодог болчихсон. За. 8 настай биш юм шиг байна гэнэ. Яасан гэдэг чинь миний үссэн гэж цаагаад байгаа юм. Тийм цайгаад ах юм. Тий хиттэй юм. Царай биш юм шиг байна. Би одоо Энэ машиныг ханаас авсан юм? Ханаас авсан? Байсан юм уу? Байсан. За. Мундаг эвлүүлэх юм байна. ямарсанд одоо нэг халамжийн мөнгөийг буухаар захирал нэг удирдлагатай машин авч ингээ амлцсан. Байж байгаа мөнгө ухуулж байгаа гэдэг. Одоо нэг удирдлагатай нэг жиг хөөрхөн жижиг машиныг авч өгөхөөс машин би нэг машиныхаа хүртэл юм сүмнэр жижиг хянах дээр нэг машин аваад тавьчихгүй юу. Нэг өдөр бүр гуугаа болж гэдэг. Оруулж өгчлөө. За. Нэхэд хаал нь оруулж өгсөн. Тэр хаалгын онгохоор гэрэл насаал ингээд өгдөг байхгүй. Тэгээд за одоо Жака би машин авъя гэдэг сүүгд. Тэгээд уулаас сууж хөлөөж игээл уулаас сууч. Тэгээ ямарсан даргалж байгаа сүүлд нэг нууц хааж байгаа нэг машинаа олж авсан. Нэр нь хин гэдэг гинэ? Дэвсэр. Жамин сүрэн. Тий. Жамин сүрэндээ би машин хатаж өгнө бүр амлчих. Гоё юм эвлүүлдэг гоё тоглоомнууд хатаж өгье. Заа хүүгийнхаа тоглоомноос. За тоглоомт болчихлоо шүү дээ. Нэг тийм хоёр дахь өдөр хатаж өгье заа юу. Наанаас судлаач хүлээгээд иж магадгүй. Хоёр дахь өдөр би хатаж өгье заа юу. Одоо 3-4 хоносны дараа заавал хацаж өгнө жамаа да. За. Мундаг эвлүүлд юм байна. За. Нэг гараар бол гэдэг ингээд. За. Яг амьдралынхаа юугаар манай хамгийн бас багна гэж болдог. Жохон сэтгэхийн югаараа бас нэлээд хурц. Яг үндэлэхэд одоо шар хатанд хөвтүүлж бид нар чадахгүй юм да. Шард нь адаж ийг байхгүй юм. Түргэн дуудаад ингээ үзүүлэхээр өвөө наад хүнснээс чаарж явахгүй гэдэг. Тэгэл одоо эндээ ингээл энэ улсуудын зодчиход асагчийн сая бас нэг амар хүзүү амын болгож хэлчихээд тэрээс энэ хүлийг тавьж явдггүй. Тавихаар ерөөсөө манай энэ хэд байдгаа би чинь уцалтай бай. Яг ингээд нэг хүн өвчний хөдөлгөөр бүр ингээд дөрвөн мөчөд хэлчихэр чинь бас хүнд байдаг. Тэгээ юмсанд одооноос хараа овоо хөөрхөн болоод тэгээд ингээд байж идэг. За энэ маань яах вэ? Манай энэ Сүхбаатар аймгийн хавчаад бас нэг тал байхгүй болсон. Тэрнээс ухаан санаа болов зүгээр. За. Энд болохоор хэвтрийн улсууд байдаг. За хоол гарч ийн үү? Эдсний төгсгөл гэдэг байгааз. Эдсний төгсгөл. Хоёр өхөр нэг ад ичгээ сууж байгаа шүү бид хэд чинь. Хоёрын сарын дотор. Гайгүй нь олоо. Тийм шүү дээ. 20 30-удаа иж байгаа юм чарга. 4-5 баг гэр бүл чинь өвдөө нэг өхөр иддэг үст. Нэг өхөр. Тэгэхээр чи Одоо одоо нь бас нэг хэдэн хойно идчихдэг. тий. За та хоёр маань хэдэн жил танилж байгаа юм? 10 жил. 10 жил ээ? Яг 10 жил болж байна да. Яаж танилцсан та хоёр? Та ч одоо сэлэнгийн шаамар их гэж байгаа. Тий. Би сэлэнгийн шамд хонорос гүйж байгаа манай өвөөгийн маань хамаатан энд байсан. Тэгэл манай ээж хэдэн дүүнэр байдаг байсан. Тэгэл нэг иж шавж өгөөл. Тэгэл эцсийн үеэр л дахиад айл амтанд иж үргэж ирчээд энд нэг 10 хэд хонцоо өгөөд. Тэгээ нэг гараа нэг жоохон булгадаад. Тэгээ нэг харьяа хороондоо очиж үзүүлэхгүй. Тэгтэл хантайгаа уучраал. Өх юм. Тий. За. Ийм ч яах юм. Цагаан галаадтай сагнуур зүлсэн эмч бүсгүй хараад Тий. өдөөний тэр залуугийн Энэ бурхан дээр явж тавьчих. Тэгэл суудсан да хоёлаа. тэгэл суудсан. Тэгээ гэрсэн дээ. За айгтхан даашлуулчих. За. Одоо энэ хүмүүсийн ард гэх юм гэж
чигээр ямар ч хүмүүс байхгүй юу? Мэдээж ар гэр байлгүй байх юм чи одоо ус сургуулийн растгүй юм чинь. Яг ар гэрдэл за хөлгөө гараг хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг нь ийм юм байна. Хөлгөө гараггүй хүн болоод бас ар гэртэй байгаад байдаг тийм ээ ойр зураг туслаад ар гэртэй ингээд байж байдаг. Сэтгцэн өвчтөй усууд гэдэг чинь яг одоо ар гэр нь асарч чадахгүй юм зутаас уусаад та ар гэр нь ерөөсөө хаяал ерөөсөө тэгэл зарим нэг нь ах トゥ нь эргэж ирлгүй байх юм мэдээж. Тэгээ зарим нэг нь хурж ирээ баярлаад би тэднээс гуйдаг нь та нараас амар мөнгө гуйж байгаа штэ. Атас та нар сардаа нэг удаа хурж иржээ. Энэ усууд чинь мэдээж гэр орноо саналгүй яах вэ? Хурж ирээ та нар уулзж байгаа шүү гэж хэлдэг штэ. Жилдээ ганц 2 одоо багш жил болж штэ. Бүх усууд нэг ёстой за нэг 6 7 хүн дээр л аргийнх ганц л ирлээ тэгээд байхгүй. Асрагч хийнэ гэдэг бол хамгийн хэцүү ажиллаа. Тэ ер нь хэцүү үстэй тий. Хичээ ер нь. Тэгээд энд одоо ажиллаж тогтно гэдэг бас хэцүү. Хэцүү. Наад нь яг зовлонгийн бол наад хүн юм биш. Одоо жил 2 жилдээ л болох гэж байна. 2 дахь жил болгож байна. Бас сайхан сэтгэлтэй хүн юм аа. Энд чинь бас за явахаа цалин мөнгө мэдээж авалгүй л явах. Гэхдээ бас цаана бас сэтгэл гэдэг айгу чухал юм байна. Бас нэгэндээ туслая гэсэн тий. Хүмүүс өдрөө тогтохгүй юу хурдан гарах уу ер нь ажилд. За одоо манайх ч бараг 20-од ажил чинь солигдсон баг. 20 гарамж болсон баг тий. Зарим нэг гараа гараад явдгийн, зарим нэг 7 хоног, зарим нэг зааста тисэж байгаа л нэг сар болоод цалингаа авалж. Нэг хилцэн юм чинь цалингаа авчих гээд. Цалингаа авах гал гэдэг тий. Бид нар ч гэсэн цалингийн өгөөл гаргадаг учрыг ойлгоо. Ер нь бол юу л да хамгийн хэцүү нь том хүмүүсийн өтгөн шингэнэ цэвэрлэн гэдэг чинь. Тийм шүү дээ. Манай хүмүүс ихэнх нь л орондоо шээж байна юм бол. Өглөөс л бид гэж ханцуу шамлал дайрчин шүү дээ. Цахаас нь ингээл цэвэрлэл ирсэн. Тэгээ шүн 2 цагийн зайтай бүгдийн шаалган цэвэрлэн. Нэг байн памперс чадахгүй болохоор. Яг энэ нэг яг бүгд нь памперс хийгдэж чадахгүй. Хэрэв одоо боломжтой сайхан бол ингээл 3 цагийн зайтай памперс сольж хаяал тийм ээ. Тэгээд гадаадын өндөр хөгжилтэй орны ясрамжийн газар шиг бол тех боломжгүй болохоо бид өөрсдөө л угаад цэвэрлэдэг байхгүй. Мундаг юм аа. Мундаг. Ста мундаг. Тэгээ ийм газар мундаг гэж хэлээс өөр одоо юу тэгээ ийм газар 2 жил ажилласан юм гэхдээ даа надад ч гэдэг. За. Шантрахгүй гарах юм уу? Гайгүй. Гайгүй. Манай энд ч нөө сэтгцээ бас янз янзын характертай болсон байж тээ. Тийм жоо янз бүрийн амьдралаар амьдарч авсан бас яг нэг бид нар шууд ингээд гэр бүлгүй их ганцаар амьдрахаар бас бусдыг хайрлахаа болчдөг юм зарим нь. Энэ хэдийг минь өстой хатуу ширгүүгээр их хэлнэ. Бараг л өстой миний бааш хийзийг цэвэрлж явахдаа таарсан ч гэх шиг. Нэг өдөр энийг минь гомдоочсон тэгээ уйлуулаа сууж энэ гардаг ч юм уу гэсэн. Тэгээ миний хоёргүй харагдсан. Тэр хоёрыг тэгсэн ингэж тэр хоёр энийг гуйчихсан тийм ээ. Бити яны ажилласаа гараач гिचгсэн эрдсэн гурлаа уйлаа суужсэн шүү дээ. Тэгээ маргааш нь цайлгаа манай энэ чинь тэгээд ажилдаа өрөөд ирчих. Одоо өстө болдог бол манай сэтгцэн эмнэлгийнхэн бас биднийг ойлгоо тийм ээ. Одоо энэ асрагч нарт маань бас нэг юм сургалт ийм усуудад одоо ингэж яваад юм аа ингэдэг тэгдэг гэдэг. Одоо мэдээж тэр чинь эмнэлэг дотор нэг сургалт байнга л явагдаж байгаа шүү дээ. Манай энэ хэд ингээд бас урлаг өгөөд таа гээд ингээд ингэчээр чигээр одоо яа бурхан баярлана. Одоо түрүүчийн одоо нэг хүүхчиг сэтгэхүйдээ энэ жамын манай жамын одоо өөрөө хэд настай юм? Өөрөө одоо 56-т. 56. Тий. За. Сахал идэж. Хараад хүний. Рүүгнэ. Аяа андмын чи хаалгын тогшооч. Сайхан мах байна. Лавшаа гэж бүр янзын шөлнөн те. За, басгагийн парти маань хаана болох вэ? Тэ. Энд нэг арай жоохон том заалт болохоор юу гэдэг манайх ч нэг заал багтаамж муутай. Тэгээд энийгээ зайчлал энэ дотор л бүгдээрээ жоохон баярлалдаг шүү дээ. Арай та. арай дээр нэг жоохон дуулж хурдал нэг жоохон диско шиг юм тавиал болчихсон шүү дээ. За. За дүүнээ заачлах нь байна тий? Тий. За манайд бол буугаад ирэх юм бидтэй тэгвэл.
За ингээд ачлал хүүхдүүд төвийн Баасгарын оройн парти эхэлснийг мэдэгдэе. Заш. Яа ингэж өнөөдрийн минь өдрөөр өмнө хийж байна. харанут уусан хээ Жак. Мундаг юм байна штэ манай Жак. Яста мундаг. Одоо энэ асуужин газ ирсэн цагаас ахуулаад бусдыгаа баярлуулж, бусдыгаа баясгаж одоо ганц дуу дуулж өгдөг юм байна. Тийм байна. Олон дуу мэдчихэв. олон дуу мэдчихэ. Адар сүрэнгөө бүх дуунуудыг мэднэ. Яа. Малд явахдаа их тийм хөгжим их сонсож байсан юм шиг байна. Тэгээс адар сүрэнгөө дуунуудыг бол бүгдийг мэднэ. Би нэг дууны нэг ном байдаг байхгүй. Тэг мэдэхгүй шүү дээ. Гүш тэр гэсэн дуу ахыг тэнгүүт тий гэдэг. Аяны үйлээ ихэд шууд дуулаад явчихдаг. Мондаг юм. Ачтахан ажихан осрал хайри аммен зүрхэндээ дээгнаари аммен зүрхнийхээ тэрхараа 니울시 갈지 오나리 아고 에지 Иготрах та ээжигээ тухай ярьж өгөөч. Тань санаад орсомжинд байна уу ер нь ээжийн тухай? байлгүй яах. За. Ямар хүн байна? Миний ээж дундгой Эрдэнэ талаа. За. Амгалангийн Сомья гэж юм байсан. За. Би 18 тэсэгтээ 21 тэ алж ирсэн. За. 23 таага дээж минь насалсан. Болно. Надад 1985 онд 7 доор ингээд байхад таа маань асуулсан. За сайхан дууд олжсон баярлалаа. Миний ах ээжтэй юм хэлэх юм уу? Та ээжтэй юм хэлэх юм уу? Орчин хасаа ээжтэй нэг юм хэлж. Тий? Хэлэх үг байгаа мó танд? Байхгүй. За. Ингэж хөлөө өгөх юм би тэгж бодохгүй. Саяхан нэг ундаа аваад өгсөн. За. Тэгээд хоёр нэг эмдгээр явж байгаа нэг ундаа аваад өгсөн чинь харин нөгөө ундаага уугаагүй бүр 7 хонч. Би нэг орын цэвэрлжсэн чинь энэ хэвтэй ээж хүлээцээ явж байгаа орын цэвэрлэн чинь орон дотроос нь ундаа гараад ирсэн. За. Уухгүй яасын гам бол дах гэсэн чинь орчлонд ганцхан ээжтэй өгнө гэж чаасан. Хадгалсан байсан байхгүй өрөөдмөр. Төрөө өнд бас ээжийн тухай дууссан чинь мань хойлоо. Яа үгээд гисэн чинь юу гэлээ та? Миний ээж орчлонд ганцад болно гэж. Минь. Ойлоо. Ээжигээ жоохон санаад байгаа юм. Мондаг юм байна штэ. Диффузер хөгжимтэй юм чинь. Би ч энийг аваад тэрж мэдэж явж. Тэрэлж үрэлж явчих уу? Өдөө бол тэгээд За үзгэлцгээ. Манай Жак ус удаа олох штэ нэрээ тий. Тий. Най. Арга мужихгүй юм уу? Мужих хэрэгтэй штэ. Уна босоо. Зүрсэн сэтгэл минь дундрахгүй Додим хорвоод чамтайгаа сандирнаа
Манайхаас та мундаг юм байна. Өнөөдрийн үйл ажиллагааг жоохон цагаандаа баригдаад богинохон боллоо. Ямар зүү зүүдэлж чинь? Жак, ямар зүү зүүдэлж чинь? дүүдэлсэнгүй байна. Зүүдэлсэнгүй байна. За, зүүдэлсэнгүй байна. Хүн чихэр үгүй мөн гадаа очиж хүн чихэр үгүй үзгүй дагаа. За, одоо түүнийг унтаж амцаах юм биз дээ. Сайхан амцаагаарай. Хамбалдан сайхан амраарай. Энэ хоолд ээжгээ санаадах шүү. Зүгээрээ. Ээжний би нэг сайн байгаа гэсэн тий. Найгаас цогшин байдгийг. Өөр ганцаараа чаваас тэгээд бас яг одоо хөгшин их настай усуудыг бол бид нэ буруутдаг. Намайг өгчөөд миний хүүг харж хандах хүн байхгүй. Эртхэн би байгаа дээр тасхыг гэдэг дээр хөгшин настай усууд чинь. Тэгээ одоо нэг ээж мэдрэг шууцах юм яах вэ? харин ойр дуулдсангүй. Ээж бас яасан юм. Би сая нийгмийн ажилтнтай холбоо яриад ээж нь хаагур байна. Чамтай холбоо юу гэсэн чинь барьсангүй гэлээ. Би бас уцрууны 2-3 залгасан чинь холбогдохгүй. Одоо хайгаар нэр очихос бас би хаана яасан юм. Уг нь залгадгийн бүр ойрын оноос өмнө байхгүй болчихлоо. Оноос өмнө залгасангүй. Тийм авчаана. За манай сайхан амарцаа. За, сайхан амцаагаарай. Манай Жако цоглог юм байна өө. За. Энд юу гэдэг өргөмжлөө байна энэ? Хүүхдэд ялт Улаанбаатар хөтөлбөр өргөмжлөл. Батаа өвгтэй Саранбаатар таны гэр бүл нийслэлийн гэр бүлийн өдрийн хүрээнд шилдэг гэр бүл шалралтанд олон нийтэд өр өгөөж өгсөн сайн ус бүтээсэн тул хүмүүнлэг гэр бүлээр өргөмжлөв. Өргөө цагаан гэртээ асаасан гал нь өөдрөг өрх гэр бүлдээ жаргалтай байлаа гэж. Энэ одоо яагаад ингэ бүдгэрсэн тэр дээр үжсэн чи ингэ хийцэн байх юм уур цан зогсноо. Яас одоо Саранбаатарын одоо энэ чи ингэ хөгсчүүлэн голдуу байна шүү дээ. Тэгээд бас одоо юу гэдэг энэ байж байгаа одоо харгуугийн хүсийг үзүүлээд одоо тэгэл ажил явуулын төргийг одоо чинь хоёр маань л ингээд тэрийг гардаж хийх үү. Тэгээд бид тэр хоёр өөр одоо миний ах トゥ миний хатмууд ирээд туслахгүй мэдээж ойр дотны усууд юм чинь битэрийн ажил болохоор тэгэл өөрсдөө ер нь бүнийх юм хийдэг юм да. Энэ одоо өндөрлөлтөө бас зовсон юм шиг төрлөө сайхан олчоосоо гэдэг үүднээс ер нь сайн хийхийг хичээдэг хоёлаа. Хүний ёсоор сайхан хийхийг л маш хичээдэг шүү дээ. Ер нь тэгээд жилдээ болройгч ер нь хэдэн төгрөгийн зардал гардаг ер нь нийтдээ одоо ингээл тайланд тооцоог гаргаад за юу гэдэг 2017 он гарчлаа. 16 онд ер нь нийтдээ хэдэн төгрөгийн тооцоо гарах уу ер нь. Одоо ингээ ашиглах хүмүүсийн одоо жишээ нь сая нэг хөгжлийн бэрхшээл дээр ясрамжийн газрын тайлан гаргасан. Нийтдээ 124 сая 568 мянган төгрөг зарласан байсан. 124 сая төгрөгийн. Тэний улсаас 60 сая нөхсөн. Юу болгоч, урсгал зардал болгоч. Тэгээ 64 сая 500 мянган олцгаасан да. Хоёр бол өөртөө бол. Тэгсэн тий. Яаж болох вэ гэдэг. За яг King Tower дээр байгаа нэг асуужаас орлого наашаа. Тэндээсээ нэг хэсгийг нь олно. Нэг хэсгийг олно. Тий. Тэгээ бас нэг хэсэг нэг 8 нэрийн дэлгүүр ажиллаж үзсэн. За. Тий. Бас тэндээсээ нэг хэсэг олж үзсэн. Тий. Тэгээ бас зарим үед нэг юм гэрээр юм хувийн асаргаа хийлгэн гэдэг хүмүүс зар их тавьдгийн. Гэмтлийн имлэгт хэвтэж байна. Удаан хугацаагаар хэвтэх бол асрагч хайж байна гэдэг. Тийм зараар бас би очиж ажилладаг. Тэгээ бас тэрнийг очиж асрагчтай цалин болгож тавиалдаг л. Янз бүр аргаар л олдгийг. Ямар ч нэгтэй удлаа хэлсэнгөө олгаа хэлсэнгөө. Тий. Тэгээд яг төмөө олныхоо төлөө. Тий. Ямар ядаргаатай тий би гөр хүмүүс одоо тэгнэстэй. Уу яа одоо арга мөнгө угаагаад байгаа юм шүү дээ хоёрч доо. Ямар хэрэгтэй юм бэ ингийн хоёр хүүхдээ хөдөлчөөд. Тийм. Гэр бүлээрээ ингээд хөрх юм баг одоо ийм хэцүү хүмүүстэй одоо ингэ ажилладаг чинь бас мөнгө угаад идэм шүү гээ баг. Энэ жил нийгмийн ажилтан тэгээд 3 асрагч
Саяны энэ хамгаалтын албаны одоо манай энэ партер хийгээдсэн залуу маань манай бүх юм хийдгийн жолоож хамгаалагч төрсөн дөө байхгүй юу? Бүгдийг хийж байгаа тий. Тэгээ энэ залуудаа гээд 5 хүний цалин тавь явсан л да. Тэгэхээр нийтдээ 23 сая төгрөгийн цалин тавьсан билээ. 2 үеиндээ бол цалин бодоогүй. Энэ хэддэл бодсон. Тэгээ 23 сая төгрөгийн цалин тавьсан байна лээ. Түрээс нь сар болгон эхлээ сая 600-ын түрээс тавьж байгаад энэ дээрээ сая 800 болсон. Ингээ энэ жилдээ бас 24 сая төгрөгийн түрээс төлөгдсөн байсан. За тэгээ ашиглалтын зардал эдэргээд явж гисэн бэлээ. Хоолны зардал нь 36 сая тэр гарсан байсан. Эмийн зардал маань нэг 5 сая хавцаа. Гэхдээ эмийн зардал ихэвчлэн памперс өвчтгий орчдөг ерөөс. Тийм. Ер нь бол төлхөө памперс их явдаг. Тэгээд нэг нийтдээ 124 сая төгрөгийн зардал гарсан бэл. Би одоо энэ зарга нарыгаа бас нэг яг хүний юугаар бодоосоо гэж боддог. Усаас яг ингээд за хоолнд төгрөг гэдэг өдрийн 5000 гэж биелсэн шүү дээ. Энэ усууд тэр хоолыг өмнөр хийж идэх юм бэ? Гал төлхөө. Гал төлөхээр мод заавал хэрэг бол нүүрс хэрэг болно. За цаа плетэн дээр хийлэхэд тоог хэрэг болно. Усаа зардал гэж юусэн байдгүй. Тэрийг Саранбаатар чи болоо гэд. Юу бас ер нь их л баян юм шиг байгаа юм. Их л баян юм шиг байгаа. Тий. Тэгээ энэ жил сая бас халамжийн ерөнхий газар дээр очиод эрэгчдийн төсвийг бас ерөнхий багцаа сургийн дууллаа. Яг л хിവэр нь л бас дахиад л 60 сая дээр нь л баталсан байна. Тэгээд тийм бас ганц уул нь бол бас санал хүсэлтэд тавиал явсан юм. Ерөөсө хүрэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ясрамжийн газар болохоор хүнжил гудснаас нахуулаад хүрэхгүй маа. 24 сард нэг гудс гэдэг юм аа. Тэгэхээр одоо эн чинь ингээл туж ингээл одоо орд ирэндээ бааж шийдэг учраас гудс маань ерөөсө нөө эсхий гудснуудыг чинь байсгал гадаа салхин тавиал оруулаад тэгээд солиол өнгийн солиол ингээд ерөөсө хүрэлцэхгүй байна. Төсөн мөнгө байна. Жохон одоо бас нэг багс ч гэсэн нэмэх болов гэл энэ жил уул нойлон зөндөл хүсэлтэд тавьсан. Тэгээд энэ жил тэгсэнгүү. Яг л хэвээрээ батлагдсан. Одоо хоёрт одоо ямар зорилго байна? За одоо яг хуу анх юу гэдэг ингээл хадам аавтын болгоогч аавтын ингээл бие моож байгаа ерөөсөө ийм юм хүмүүс хэрэгтэй юм байна. Асаргаа халамж хэрэгтэй юм байна. Энийг ерөөхдөө бизнес болгоод ажил төрөлтэй хүмүүс нэгээд анх кинг таварт юм хийсэн байна. Тэгээд энэс одоо бүр халтарж унаад одоо бүр чин сэтгэлийн дуудлагаар одоо ингээд бас олон хүмүүс ингээд асрах хэрэгтэй юм байна. Энд тэргээд одоо юу гэдэг бурхан шашны номоор ч гэсэн тэгж бодсон байна. Одоо зүгээр юу гэдэг 2017 онд за ашил хүүхдүүд нэг тим юм хиймээр байна. Тийм зорилготой байна гэсэн зорилго юу вэ ер нь? Зорилго маань бол энэ улсуудаа гэр оронтой болгох. Яагаад гэвэл одоо гэр оронгүй байна гэдэг чинь ер нь хэцүү байхгүй юу? Одоо тэр энэ улсуудыг хичнээн одоо энэ гэр орондоо авчиж тэжээж байгаа боловч бид нөр өөрсдөө гэр орон биш байхгүй юу? Байг түрээсээ сард сая 800 мянган цаас хүнд өгч байгаа сая 800 мянган төгрөгөөр энэ улсуудаа хувцс хонор арай илүү бас нэг хүний хэрэглэх юм хэрэглэндээ хамгийн нэг байшин барих юм байна шүү дээ, нэг байшин барих. Тийм ээ, өөр юм гэсэн шүү дээ, нөгөө жижигхэн ч гэсэн нэг шүү дээ, нэг харамжил байшин л барих. Энэ хүмүүс одоо ингээл 20 эдтэй залууч байна, 30 эдтэй хүнч байна, тэ 80 гарсан хөгшинч байна. Энэ хүмүүсийн хувьд бол бит хоёр одоо ингээд өмг төшгөн болоод ингээд хүрээд ирсэн байгаа шүү дээ. Бит хоёрт найдаал амьдарч байгаа. Энэ хүмүүс маргааш гэр оронгүй болчихно гэж огт бодохгүй 50 унтаал одоо ерөөсөө ингээд амьдарч байгаа байхгүй. Тэгтэл бит хоёр ингээд түрээсийн байраар гисэн яваад байдаг тий. Тэгэл ерөөсөө хоёлаад яадаг ч байсан л ерөөсөө нэг хидээгээл амьдруулдаг л өөрийн л гэр оронтол болцгоё. 6 настай хүүхдэд сонголтгүй байна л да. 6 настай хүүхдэд миний хүү. За анаач бол мөрөдөлтөө юм. Манай анаа бол Хатан банк нээгээд том 16 давхар барилга бариад дээр нь амьдраад дор нь бүх үйлчлэгээ явагдаад манай анаа бол мөрөдөлтөө юм. Би бол тэгээд асамжийн захирал те. Миний хүүхд ойлгосон. Нэг уртуудаа явна гэдгийг ойлгосон. Энэ хүмүүс чинь хөргөн амтд энэ гэр нь юм чинь энэ хүмүүс ингээл хөгшрөн ингээл тэр их олон жил зарцуулагдана. Тэгэхээр энэ би бол тэгэл эндхийн захирал тийм ээ. Гэл миний хүүхүүд гэдэг шүү дээ. Тэгэхээр өө сонголтгүй болсон. Энэ хүмүүс манад удаан амьдрна гэдээ бүр мэдсэн. Тэгэд одоо өөр ингэсэн гэр оронтол болмоор. Одоо юу гэдэг ингээл ерөөсөө энэ ажил ерөөсөө болий гэж шантраад хайлаа гэхэд ийм хариу хоёр хүний гудамж гарна гэдэг хэцүү яа. Энэ хүмүүсийг за Саранбаатар болгоо хоёр болий ерөөсөө хүүхдүүд бодё битэр чадшгүй гэдэг ингээ хайлаа гэхэд ийм хариу хоёр хүн гудамж гарна гэдэг юм шигтэй. Амар.
Тэр бол гэхдээ бодож үзээгүй сая л бодлоо л доо бас. Одоо яг Зүгээр ингээд би тэр ерөөсөө зүгээр заримдаа яах вэ гэж саналдаг байхгүй. Яах вэ хоёлаа. За яаж мөнгө олох вэ? Яах вэ гэж бодно гэхээс за хоёлаа одоо болчих гэсэн нөгөө ерөөсөө тийм юу байхгүй. Тэгээд манай монголчууд яг хөтэ одоо асрамжийн газар гэхээр өмнөс танаар янз бүрийн бодоод байдаг шүү дээ. Тийм янз бүрийн асрамжийн юмыг л байхгүй. Одоо жишээ нь одоо миний хийж байгаа юм ч гэсэн ер нь гэрийн нөхцөлийг их харуулах гэж их ер нь хичээсэн байгаа сте. Энэ анзаархад өөрийн гэсэн тэнд юмтай бол бүр илүү. Тэгээ одоо энд хичнээн төвийн шугамтайсан энэ маань бас нэг усанд орох нөхцөл маань жоохон хэцүү. Яг одоо нэг юмны нөгөө шугамынхаа төгсгөлд ирсэн болохоор халуус ирдэггүй. Усанд орохгүй. Тэр нэг сайхан халааж байгаа сайхан төмпөндөл сайхан тэгэл. байранд олох нь хэвтрийг өсчүүл оролдог. Доод тал дээр дүүшиндээ олохоор энэ босч байгаа залуучуудаа оруулаад. Гэтэ усаас сайн алах их зовлон болчихно. Тэгээд хичээсэн дээ. Гэтэ яг болно та хоёр маань бишээ бүгдээрээ болно доо тий 22-өөс 24-үүлээ 5 ажилтнтайгаа нэг сайхан би ерөөсөө одоо хүн болгонд би хилээд идэг штэ. Энэ жил би 11 сар гэхэд би ямар ч байсан. За шинэ жилээр ингээд тусгсан бүх усуудаа ураад нэг сайхан гэр онтолцсон шүү дээ. Бүгдийг нь ураад нэг шинэ жилээр хийгээд энэ жил шинэ жилээ хийж чадаагүй л дээ. Нэгдүгürt миний өвөө минь бурхан болоод хоёрдугаарт бас цөөхүүлэхнээ бас ингээд нэг орчин болж өгөөгүй. Тийм орчин болж өгөөгүй. Тэгэхээр эх жил би нийтдээ сайхан хэдүүлээ нэг шинэ байртаа сайхан хэдүүлээ нэг шинэ жилийн хийнэ гэл. Их тэгээд ярьдаг шүү дээ. Ямарсан Монгол хүмүүнийхээ хэлгээр гэж нэг босчихойлгүй дээ. Тэгэхээр яан гэж юусоо боддгоо шүү дээ би. Яан одоо гэдэг тэгтэл босно гэд бодсон юм чи ямарсан тэгэл. Болгондоо. Тийм ээ тийм. За. Болоо шинэгээр унтах юм уу? Хоёр ингээд заримдаа энэ хүмүүний бие бодоод амарч яах гэж билждэг. Энүүгээр л унтаад амарчих уу. Юу тийм. Шоктой болохоор ч зүгээр юм дэвшчихлээ шүү. За тийм. Хамаагүй шок модороо доор асрал. Тий. Очоод унтчих. За. Түл гадаг унтаж манай шил хэцэг манайхан цагаа уух лээ. 7 бос тэгээ. Тэгээ нүүр гараа угаагаар нэг 8 гээл цагаа уух. За 7 гээл босох юм тий. Манай энэ хэдэн настай. Эртэж. Тий. Яг хөтэ нэг би заримдаа эднээс татагдчихсан. Би та нарын өмнө яг 7 хоног унтах юмсан. Нэг сайхан 7 хоног унтсан юмсан. Та нар бол нойр нүрэхгүй шүнжин гээд бүгдээр явцгаач ингээд. Өглөө их эртэж яг тэ унтсараад чи нойр нь барлгүй явах уу. Тийм ээ тий. За. За гоо сайн явцгаараа мараш л уулзах нь. За тэгээ. За Саранбаатрих гэдэг энэ Өнөр өтгөн айланд хонжийн ачлалт хүүхдүүд гэдэг нэртэй энэ төрлийн бус байгууллага бол хөгжлийн бэрхшээлт хэрэгдийг асардаг, халамжилдаг ийм асамжийн газар. Саранбаатар Болроо гэдэг энэ хоёр хүн бол энд байгаа аав ээжүүдийн аав ээж нь. Хүний сэтгэл гэдэг үнэхээр агуу, хүний сэтгэл гэдэг бол ямар олон хүнийг тэрвэрч чадах, хайрлаж халамжилж чадах ямар агуу зүйл вэ гэдгийг энэ хоёр гэр бүлийн энэ хоёр эхнэр нөхрөөс харж болно. Хүний сэтгэлийг жинлүүдээр тавьж хэмжиж хийж болохгүй. Тийм агуу ийм сайхан тэмүүлэл дүүрэн гэр бүл юм байна. Тэгээд энд байгаа 22 хүн бол өвчтөе хүмүүс шүү дээ, хүмүүс. Тэгэхээр хүн хүнээр дутдгийн хамгийн том илэрхийлэл нь бас энд байгаа 22 хүнээс харж болно. Үр хөвгтөнд байдаг ч гэсэн энэ асрамжийн газар энэ хүмүүст гартан даатахад үлдээсэн ийм л хүмүүс энд байдаг юм байна. Ихэнх нь ер нь бол сэтгцийн өвчтөе ийм хүмүүс байт юм байна. Тэгээд үнэхээр гайхалтай агуу гэр бүл юм аа. Тэгээд бид нэр гудамжинд хүүтэн шалан дээр мөнгө гуйгаа сууж байгаа хүмүүсийг бараг анзаардгүй өнгөрдөг. Гэтэл энэ хоёр хүн бол бүхэлдээ амьдралаа зориулаад энэ хүмүүст бас тусдын болоо явж байгаа.
Үнэхээр сайхан сэтгэлийн буй юм аа. Үнэхээр сайхан юм. Тэгээд одоо ингээд удаж амрыг да. Сайхан байна. За сайхан амарцгаасан уу? Оо сайхан амарсан. За цаанда. Цогч юм. Оо тий. Жогон тухгүй амруу гайгүй юу? Гүй зүгээр сайхан удлаа шүү дээ. За өглөөний цай. Өглөө манайх энэ 7:30-оос нүүр гармаараа байгаа 8 цаг гэл цаанд ордог. Одоо энэ чинь ингээл янз бүрийн хугацаар ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Тий. Ер нь ингээл анх эднэрээ ирж ирэхэд анх одоо эндээ нүүж ирээд ингээл энэ хүмүүс өгтөж авч байхад бол бас муу ажил болно үстэй. За их том ажил байх тань чинь хүн агч одоо 2016 оны 4 сард энэ улсуудаа өгтөж авч ирсэн. Тэр үе бодвол ч одоо ч шийдвүлээ дасаа зогцоод хоол ундандаа дасаад ингээд сайхан байцгаана л да. Анх бол би энэ улсуудаа хүлээж авах гэж одоо энэ хэцүү хүлээж авч ирсэн. Одоо сайхан штэ энэ улсууд маань одоо ямарсан тэгээд хоол ундандаа дассан. Одоо ямарсаа өөрийнхөө ихний алхам бол гэж бодоод байгаа штэ. Одоо ямарсаа хоол болоо идэх Хоололоо. Тэ одоо жоохон сувдаа мөвдөөр хоол хийчих юм бол санаанд уу сая манайх шиг өвдөө чигээд ямар гидс дотрын хаялтаа нүш гидс дотроо жоохон юм хийж өгсөн чинь манай нэг хэдэ хөгсчүүд мань хоолоо иддэг. Тэгээ та хэд мань яагаад хоолоо идэггүй нэ гэсэн чинь өө дотор махаар хийцэн байлээ. Тэгээ яах юм гэхээр сандаасандаа шөөний эднэр чинь 8 гэр суулж байгаа алуу та нар шатгал нэг цөөхөд өгч шүд хийж өгөөч гээд гэх маягийн яах вэ? Урагштай. Таны өрөөнд Отгонгор хайрны зураг байна. Аа тий. Таны шүтдэг бурхан дээр очирваа хүн байна. Тий. Ер нь одоо завхан охин зүгийн жоохон юм байна уу ер нь тань? За миний би өөрөө сэлэн юм шамарсан ба. За тийм. Миний аргаар өвөө эмээ ер нь төрс хадан тэр чигээр зохон харлаа усууд. Хоёрдож битэр Завхан аймгийн шилүүстэй сумд 2009 онд эрүүл мэндтэй гэрээ хийгээд манай хүн ч одоо их юм чи би чинь яг одоо дагаад эхнэрийгээ уриалаад хоёулаа явъя гээл эдэр 9-ний хүүтээр 1 сарын 10-нд анх Завхан руу програм суугаа явсан. Очиж Завханд очичоод хэд хэдэн сумдууд байсан. Тэгэл тухайн санж метр дарга зургатаар аймгийн засаг дарга багтаал эмчхүү гэж ярангуут нь эхнэрийгээ оруулалтаар Завхан эмчхүү чинь хоёул хөдөө очиж сайхан Андри ганц 2 жил сайхан агаар сайхан тийш очиж амьдргээд анх очиж тэнд очиж 3 жилийн гэрээтэй эндээс яваад Завхан аймгийн шилүүстэй сумыг сонгоод тэнд очиод амьдсан да. Тэгээд цаа энэ зүг яаж хийж байгаа юм бэ? Зурд сууж байгаа л. Тийм би тэгэхэд энэ сонгоо хайрхан дүүргийн 1-р хороонд буянт мал гээд өрхийн эмч хийдэг байсан. Тэгэл өрхийн эмчээгээ байж итл энэ манлын өдөр орой зургт үзээд л зургтаар Завхан аймагуудад зудтай байна гин Завхны хэд хэдэн сум эмчгүй байна гин хоёул эмчгүй сумд очиж ажиллая гэл тэгэл нэг орой ирэхэд тийм шийдвэр гаргацсан байсан шүү дээ. Тэгэл ойлоо би маргааш нь ерөнхийдөө бас байгууллагын даргад хэдэл нэг иймэрхүү чиг хандлагатай боллоо. Би нэг одоо Завханд эмчгүй 2-3 сум байна гин цагаа бас ажиллах хүсэлт надад байна гэд. Тэгээ ерөнхийдөө даргадаа хэлсэн дарга маань ч гэсэн дарга маань бол жоохон одоо энэ үеийн хүүтэнд та хоёр чинь нэлмай төвөгчтэй. Манай хүүхэд ой 6 сартай байсан. Том байна гарцсан. Тэгээ одоо хэрэг байна уу да гэд.
Тэгээд хоёулаа маргааш нь даргаасаа чөлөө аваад эрүүл мэндийн яамн дээр очиж уулзаад. Тэгээд яамн дээр очиод уулзсан чи тэнд завхны алдархан шилүүстэй цагаан айрхан гээд санд маргаад илээд нэг 4 сум эмчг байгаа. Тэгээд аль нэгэнд нь очиж гээд тэгээд шилүүстэй сум тэгээд шилүүстэй сумыг ерөөс мэдгүй штэ хоёулаа. Тэгээд сайхан санагдаа, нэрнж сайхан санагдал бас хотод хойлгаад их төрсөн утга гэж дам сонсчихсан. Тэгээд за шилүүстэй очие гэл. Тэгээд хоёулаа сэтгэлийн хөдөлгөөнтэй хоёр юм аа. За тийшээ очиод одоо ингээ зургт үзээд тийшээ явчих юм. Одоо буцаад ирэх хот руу ирэхэд бас хүндэтгэх шалтгаан хэрэгтэй байх. Сайхан арт том өгтөж авсан шилүүстэй сайхан нутг байсан. Тэгээд очиод өөрийн гэр оронд орчих юм шиг 3 жил болоод ирсэн. Тэгээд энэ 3 жил болол за одоо боллоо зорьсон хүнийгээ бүтээлээ. Одоо хот руугаа явъя даага буцаад явах ирсэн үү? Бас яг тэгээгүй юм аа. Энд бас би 2 дүүтэй. Тийм бас нэг дүүмэн ч бас жоохон би хаанд харуу сонсогдоод аамаа ч бас ер нь бол аавын мэнч би бас жоохон шидэрхэд ерэн зайлшгүй очиж бас аамаа асрах шаардлагатай байна. Буцъя гээл буцъя. Тэгээ бол ер нь нэлээ удахаар шинжтэйсэн тий. Сунгаад. Ер нь хүүхдээ сургууль ортол байч итэр гэд хоёлоо бүр тэгж ярьж ирсэн. Тэгээд буцаад ирсэн. Дүүмэн бас бөөрийн дутагталд ороод. Тийм тэгээд нөө бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болоод тэгээ бид нар чинь цөөх хүлээ. Тэр үед бас нэг эмэгтэй дүүмэн жирэмсэн байсан. Тэгээ жирэмсэн болохоор одоо нөө шинжилгээ өгөх боломжгүй. Тэгээд ерөөсөө ганцхан би тонж үлдээл. Тэгэл очиж шинжилгээ өгөөд бөөр маань бас тохирол. Тэгэл хоёулаа нэг бөөр солиул хаалганд орсон. Бид хоёр. Танад өдөр бөөр өгсөн юм уу? Одоо гэсэн юм. Тэгсэн. Хоёр ч одоо яатсан. Клуб хэлчихнийг. Тэгсэн мэдээж тэнээд дүүгээ одоо үлгүй яах вэ? Тийм. Тэгэрч нэг тийм сүртэй ч юм яах вэ? Тэгээд хоёулаа бөөрөө солиулаад одоо нэг 3 орчим жил болж байна. Тэгээ ер нь бол бас энэ ажил руу их тууштай нөхөртөөд юм болж орох, тууштай орох болсон бас нэг тийм хувьсгалын тохироо бүтсэн гэдэг нь тэр. Тэгээ нэг 103-т явж исэн хүн чинь өрөөсөн бүртээ олчихлоор бас яг гэртээ хоёулаа ярилцахгүй юу. Энэ маань ч гэсэн болооч чи миний ажил руу ор. Одоо 2 хүүхэд баг байдаг. Өрөөсөн бүртээ. Тэгэл байнга 103 бас хэцүү шттэ. 24 цаг машинд явна. Тэгэл өвлийн хүйтэнд ч гадаа мадаа үзлэг хийн, сохтуу бүлчүү хүмүүс зүүн байнга нөө өвчтнүүд насилэгдэн. Тэгээ лефтгүй үед ч нөө насилэгтад жолоочтой хоёлаачтараа байдаг байхгүй. Тэгээ ер нь бол бас хүүхэд баг байна. Өрөөсөн бүртээ их олон жил ингэж дуудланд яваад юм яхаа. Гэтэл тэгээд л сонгоос гарсан. Тэрнээс их сайхан ажил хийжсэн юм байна. Тэгээ хүн төрсөндөө бөөрөө өглгөөл яах вэ? Амьдралаа бас хуваалцалгүй л яах вэ? Гэхдээ сараах таа жоохон дургүй байсан уу ер нь? Болрыг чи дүүдээ бөөрөө өгнө гэхэлэр юу гэж дургуцтай одоо цаана бүхлөтн нэг тийм ээ дүүн өвдөө яж чи эднээс шийдвэр гаргаж би дундуур нь ороод ингээд ах. Тэгэл нэг ар гэрийнхнаас нэг гар үсэг авдаг юм бил. Хэрвээ 18 хүртэлх насны хүүхдэд бол хүүхдүүдээс нь байхгүй бол эцэг их ар гэрийнхнаас наав гэд. Тэгээд тэр үед чи манайх бид нар энэ айл талдаа их зүг үлээ. Ус байсан тийм ээ манай би чинь дүүтэйгээ ингээ гуруулаа. Тэгээ аав минь тэр үед хэвтэрт орсон байсан. Бид нар харж исэн гэд хэлсэн шүү дээ. Аав минь хэвтэрт орсон. Тэгээд ээж минь бол бас нэлээд олон жил нүүд болсон л доо. Тэгээ ар гэрээс гээд манай нөхөр очих гараж сурж исэн бид нэрээ. Ар гэр болж тээ. Тэгээ бид нар ч бас их инээдтэй. Одоо тэр үеийг бодоход бас хүү ернийх олон хүүхд гаргамаар юм бил шүү дээ. Манай нөхөр тэгээ манай дүүгийн ихнэр бид дөрөв л очиод өглөө бүр солиулт хаглаанд орчиж ирсэн. Дөрөв тий олоолаа олох хэрэгтэй тий. Ахтуу олоолаа юм. Одоо ч би бүр олоолаа олчлоо. Олоолаа олчлоо. Тий. Одоо ч их олоолаа ийм сайхан олоолаа олчлоо шүү. За. Аав ээжүүд гэж байгаа шүү дээ. Хоёрыг бол тий. За. Амьдрал нэрээ тэгээд хүний сэтгэл гэдэг хязгааргүй юм да. Сайхан хамгийн гол нь тэр нь сайхан байдаг шүү. За тэгээ цаа уучаад мортё доо. За тэгээ. Тий. Яста битэдэг хурж ирж тийм битэдэг одоо ингэж бас хүндлээд хурж ирээд нэг сайхан шөнийг сайхан яриа өрнүүлээд хонсон хаадтай баярлж юм гэхээр одоо орж ирээ сайхан ингээ таваа өсөлөд би ч өөр гарч найз нөхдөр ирснүүхөөс битэдэг зориод ороод ирээ сайхан ярьж өрхөн байхгүй шүү дээ. Тэгээд ингээд та хэд маань бас нэг өдөр ч гэсэн нэг шөнө хурц ирээ сайхан ярьж өрөөд бидэнтэй одоо битээр бас нэг заримдаа ингээд нөгөө
их стресстэй байдаг нэг сайхан ярмаар санагддаг. Тэг ямар энэ тэнд очиод ярилтаа нэс бараг л өстой хаданд очиж ярих нь халахгүй байлаа ингээл зовлон жаргалаа тэр бүгдийг битэрийг сонсоод ингээд сайхан ярилцсан та бүхэндээ өстой баярлалаа. Юу ч хүнлээд байсан гэж. Хүндлэх ёстой хүмүүс чинь энд байна шүү дээ. Хайрлах ёстой хүмүүс энд байна. Тийм. Бүр ирж үзье гэж бодож бүр зорж ирсэн. Мундаг ямаа мундаг юм. Өөрөө болдохгүй. Мундаг гэдгээс өөр. За цаагаа чаак явлаа би. За. Ирэх 7-ны 2 дахь өдөр ирж машин хацаж өгөн заяа. Машин эвлээл тоглоом хацаж өгөн за. Цаах гэдэг юм. 8 настай биш юм шиг байна гэдэг байгаа биз? Биш байна уу? Биш. Үсч жоохон цайраад ээ. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. За, хоноос нь баярлаа. Сарах. Хоноос нь баярлалаа. За, Жак баяртай. Гамболтох баяртай. Баяртай. Баярлалаа. За, баярлаа. За, баярлаа. Онцгой баярлаа. Баярлаа болрогч. Баярлаа. За. За баяртай. Би бодсоороо бүгдээрээ томоотоогоороо Жак. Салхихгүй гэсэн шүү. За та За гэлээ эргээд уулзах ерөөл талбайд. Эргээд уулзахнаа бүгдээрээ. За баяртай. баярлалаа.